За би дөнгөж сая 5 6 дугаар ингээ үзчихээ сууж ийн бүр. Одоо энэ мэдрэмж үл яг баг хүн болгонд л төрж байгаа. Би маргааш үлээ босч гарч гүүн. За энэ 5 дугаар анги дээрх энэ бөмбөг булаацалтыг тэмцээн дээр бүр үнэхээр эмгтээчүүд үнэхээр одоо яг ингээд бодоход нөгөө нэг Филиппин Тайланд хоёрын ингээд 2-2 эмгтээ гарч ирээд дүрсэлтэхэд нөгөө яг цаг дуусахад 5-6 цагт үлдсэн байгаа дийчин татаад оруулсан Филиппиний багийн эмгтээ. Японы эсрэг чинь ямар баг байлаа? Индонез миний санахаар эмгтээ нөгөө нэг уурлаад байдаг. Уурлаад байдаг ихч. Тэр ихч бас айгу мундаг хүчтэй. Уус яг өөрөө хэлэхэд анх хэлэхдээ үл яг тэгж хэлжсэн шүү дээ. Би уусаа ингэж бэлтгэхдээ эрэгтэй хүмүүстэй хийдэг. Тийм учраас надад юм эрэгтэй хүн дүрсэлт үлнэх сонирн биш. Би уусаа эрэгтэй хүн дүрсэлсэн. Тэгээ надад ингэж бодсон нэг бодол нь бодогдсон нэг бодол нь их чинь амар уурлаад байсан шүү дээ. Яг өмнө гарсан өөрхөн багийн эрэгтэйг нөгөө санамсаргүй. Тэр чинь яг санамсаргүй шүү дээ. Ингээ гүүж яагаад хөлнийх нь үсгэнд ингээ эрүүгээ цохоод ингээ эрүүгээ шалтаад нээс нь цус гарсан. Тэгж тэр нь бүр ингээ хитрхи яг ингээ барьж аваад ингээ маа ингээ балвцсан юм шиг ингээ амар хүчтэй уурлсан. Тэгэд ингээ нөгөө нэг завсарлагын дундуур нь ингээ нөгөө тэр нөгөө нэг өөртөө нэг юм дотор орсон байгаа шүү дээ. Тэр дотор бүр ингээ хаа гэд уурлаа. Тэгээд тэр дээр нөгөө үзэж байгаа хүмүүс бүр ингээ юу болоод байна. Амар уурлаж байгаа шиг байна те. Гэд яг тэгээдсэн шүү дээ. Хитрхи их уурлсан. Миний бодлоор байна шүү дээ. Би ингээд 10 жил хатаа ингээд болиол тоглох гэсэн мэхгүй болиол чинь ингээд багийн спорт шүү дээ. Тэгээ ингээд 10 жилдээ баг болж ин тэмцээнд ордог ч нүг. Тэгээ дээрэс бас манай гэр бүл найз нөхөд ах トゥ өнтер айгуу тэгж болиол тоглох дуртай. Тэгээ 100 энтер одоо ингээд баг болоод за ундаан тоглолчий гэж тоглолт шүү дээ хүмүүс чинь. Тэгэж айгуу их тоглодог. Тэгээд ингээд баг болоод бүр яг үнэхээр чин сэтгэлээсээ үннээсээ тоглоно. Тэгэнгүүт ингээд эсрэг баг ямар нэг юм байлэр өө чи тийх байсан шүү дээ хоорондоо муудалцаад уурладаг ч юм эсвэл ингээд шалгаад торлоход ингээд уурлаад иглээ шүү дээ. Тэр ер нь л ингээ буруу замруу орж байгаа юм шиг байна. Тэгэнгүүт ингээд эдний баг ингээ шатаад ихлээ уур нь шатах гэдэг утгаар эдний баг ингээ шатаад шатчихлаа матчлаа гэж ярьдэн штэ. Тэгж ярьдаг үстэй хүмүүсээ. Тэгээд эдний баг ингээ шатчихлаа одоо ингээ одноод ч ингээ хожиглоо гэдэг. Тэр яг үнэхээр тэгээ уурлаад байх юм бол ер нь л яг амьдрал дээр бол тэмцээн дээр тэр үл нэгсэн давуу тал болтгоо. Кино мэнээр гардаг шиг гинт амар уурлаад аав мав нүдэн тарагдал ким духан дээр гардаг шиг гинт тэгээ хүч ороод ингээ ялцдаг юм ер нь л амьдрал дээр байгуу санагддаг байхгүй. Тэгэхээр энэ дээр их хитрхи их тэгэж уурлаж хорлохож шалгасан. Тэгээ дээрэс нь эндээс Индонез багийн яг ингээд тактик нь яг юу байсныг бүнхээр ойлгоогүй гэж. Манай нөгөө том юмтай ах уг нь гарч ирсэн шүү дээ. Тэр чинь яг ингээд багийнхаа бүр хамгийн яг ийм өмнө шүү дээ. Гисэн мөртлөө зүгээр их чи ингээд тийм эрэгтэй хүнтэй бөмбөг булаацлах даах зүгээр ингээд харж ингээд зогсож ирсэн. Тэгээ сүүлд тэр Японы залуу хүн зүгээр ингээд дараад ингээд хөвдөд идэх нас энд бүр. Тэг би хаахад байгаа хгүй. Тэр Япон залуудаа тэр ахыг босохгүй ингээд таг бариад байна гэж баймааргүй л тийм л бүр яг ингээд ноцтолтол ингээд зодтолтол хэврэлтэл ихч цаана бүр тэр чинь эмхтэй үе юм чинь нөгөө Японы залуу бүр ах бүр ихтэй бүр бөмбөгтэй нэг өргөө тийш баг ингээд ихчтэй хамт тэр баттдаг бол тэр бөмбөгийн нөхрөө ихчтэй хамт хийж ингээд алдсан шүү дээ. Тэгээд Индонезийн багийн үнэхээр тактик нь яг юу байсныг би ойлгоогүй. Анх бол яг үнэхээр тэр том биенийхээ булчингийнхаа ашиг бол бүндэ гаргаж чадаагүй гэж бодож байгаа. Тэр дулаан дээр бол гол дүрм ихч байсан. Тэгээ Тайландын баг хасагдахад ер нь л аягүй хэцүү зөө ингээд ер нь л олимп энэ төр янз бүрийн тэмцээн үзэхэд олимп үзэхэд одоо чинь би ялагдж байгаа тамирчин энэ харж уйлах бол миний хобби байхгүй юу. Айгүй хэцүү байдаг. Тэгээд энэ дээр ингээд Тайландын баг хасагдал ингээд бүгдээ үг хэлээл гэдэг чинь урсаа төлөвлөж байгаа учраас ингээд харамсалтай байна ингээд ард түмнээс ингээд өөчлөлт төсөө мөсөг гэлтэж байгаа. Тэрийг харахад айгүй ингээд хэцүү сэтгэл өвдөмөр байсан. Тэгээд одоо Монголд иймэрхүү зүйл тохиолдож иймэрхүү хэсэг гарахад бол би бол амар уйлна гэдэг л угаасаа мэдчихэж байгаа. Тэгээд итгэл хөдөлгөөн мөч ихтэй анги байлаа. Японы багаас нөгөө нэг ахлагч нь гарч ирээд тэр чинь одоо яг жинхэнэ л яг өөрийнхөө спортод алдаг хүн гэдэг байгаа шүү дээ. Бөмбөг булаацлах тэмцээний гарч ирэхэд яг өмнөх хоёр сизон дээр би ямар үзэгдэл дуртай бэ гэхлээрээс ямар үзэгдэл их гардаг байсан бэ гэхлээрээс одоо юу гэдэг тухайн спортод бүр ингээд авраг даян авраг тийм авраг тэгээд нөгөө талаас нь тэр спортод ингээд шинхэн гарч иж байгаа залуу тамирч юм уу ийм хоёр хүн хоорондоо ингээд өрсөлдөөд тэгээд хүн болгон энэ ялцаан гэж л залуу тамирчин ялах тийм үзэгдэл гарахад би амар дуртай заяа. Үнэхээр дуртай. Тэгээд хүмүүс тэр чинь бас айгүй үзүүштэй байгаа шүү дээ. Туршлагатай хүн нь ингээд нөө би ялцсан гэдэг амар том ярьж хагаад ялагдчихаар амар гоо сонирхолтой байхгүй юу? Season 1 дээр боксийн бүр ингээд 14 жил нэг ч ялагдаагүй энэ тамирчин боксийн шинэхэн залуу тамирчинтай өрсөлдөх болоод бөмбөг булаацлах тэмцээн дээр тэгээд энэ эмэгтэй тамирчин ер нь бол би 14 жил яагаад ялагдаагүй үгээ чамд харуулъя яаж над руу эцэлж харж чадчихна гэд бүр амар томорж байгаад залуу тамирчин ингээд ялдаг байхгүй юу? Тиймэрхүү үзэгдэл бүр хэр дуртай. Тэгээд их ч ялагчаад зүгээр л хээ л гэсэн дээ. Нөгөө талаас нь май урт устай ах байсан санагдаж байна. Тэгээ Японы тэр залуу гарч ихэд ингээд хүн болгон өөрөө ч гэсэн амар том яриад нөгөө нэг үзэгч чинь хүртэл яа станари энэ хүний доороос гарч ирдэг хүн гэж байдгүй юм гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь Индонез найз
амар хурдан ингээ бүр ингээ нөгөө нэг сакс тоолохтой хүмүүс ингэж би нэг хуурах чи юу гэдэг лээ би саксаа мэдгүй болохоор яг тэр чинь бөмбөгөө аваад гүйж очиод би бүр ингээ товроод байсан чинь 5 секунд л дууслаа гэж бодоод миний бүр ингээ ирүү мултраа суужсэн байхгүй юу. Тэгсэн чинь бүр яг ингээ би яг анхны бөмбөгөө эсрэг багийн тэр нөхрөө авчиж хийн гэдгийг харж байхад ёо би байсан мэл яг ингээ аваачаад бөмбөгөө арайхаж бөмбөгөө булааж авч явчихэд нөхрөөгөө хийх гэсэн чи би яг ингээ оруулахгүй азгуутнэ гэд би яг тийм төрлийн азгүй байхгүй юу. Гэж бодсон чинь миний найз бүр яг тэгэж байж гүйж очсноо шидэж тэнэгдэх юм аа. Яг ингэ сандарсан л ахaltaа үнхээр тэр чинь бол яг энэ одоо юу гэдэг энэ нэвтрүүлгээр гарч явах дээр бол ингэ амар удаашруулад ингэж харуулж байгаа бол тэр чинь ингэ амар хурд ингэ болоод өнгөрч байгаа шүү дээ. Тэгээд очиод бөмбөө шийдсэн чинь гадуур нь ингэ шийдчихвэл миний бүр нөгөө нь мултарсан байсан ирүү. Дахиад ирүү маань мултарсан зай бүр ингэ. Үнэхээр харамсалтай зай энэ дээр бол бүр нэрээ ингээл ялаад дуусах байсан бохгүй юу. Тэгсэн чинь үнэхээр яг ингээ бөмбөгөө голдоо бариад ингээ хоорондоо булаасаа төвчөө үзгээр яалчгүй Японы дээр залуу бол үнэхээр туршлагатай юм байна. Залуу шүү дээ. Үнэхээр туршлагатай нөгөө мундаг тамирчин болохоор яалчгүй ялсан. Тэгэн дээр бол үнэхээр харамсалтай. Би бүр ингэж одоо бид нар ингээ үзэж байгаа хүмүүс ингээ харамсаж байгаа яг Индонез хүмүүс бүр бүгдээрээ бүр гэсэн баха. Бар тэрээр нь арих ус баг. За тэгээд ямар ч зэн 2 баг нь хасагдаад Таиланд, Индонез 2 хасагдаад суглаа суглах болоод ингээ орж ирээд ингээ суусан шүү дээ. Тэн дээр бол монголчууд яг ингээд нэг тийм угаасаа нэг тийм яриа хүмүүс биш шүү дээ. Ингээ зүгээр үдэж гэстэй ингээ ингэсэн аягүй нэг тийм яриа биш. Гэтэ ингээ цөөхөн ярьж байгаа хэсэг нь гарч байгаа авчиг тэр ярьж байгаа хэсэг бол ингээ амар ингээ итүүтэй заяа. Бол монгол хэмждэг ингээ бусад орны хүмүүс бүр тийм монгол хүмүүс юм мундаг байдаг гэстэй юм байна. Монгол хэмжчид монгол баг үнэхээр гоё гэж яагаад л монголчууд өөрсдөө л ингээд монголчуудаа амар муулаад идэв. Айгу хэцүү. Тэгээ ер нь бол монгол хэмжчид үнэхээр ингээд сайн байгаа заяа. Тэгээд манай нөгөө нэг ахыг ингээд солонгосчууд илүү ингээд ахуд бидний нүдэрж ингэж харагдаж байгаад босод одоо гадаад орны хүмүүсийн нүдэр үл яг чихнээсээ л нэг тийм Чингис хааны үеийн нэг тийм баатар дайчин юм шиг тэгж тийм төрхтэй штэ. Тэгсэн чинь солонгос хүмүүс илүү комментэн дээр энэ ах ингээ хутга бариад дайрвал ямар амар вэ? Тэгж ингээ та нар боддоо гэсэн байсан чи комментэн дээр нь хариулаад наадах чи хутга бариаг байсан чи амар. Тэг үнэн заяа ахад бүр үнээр амар бүр яг гэд ингээ дүрээд алчих чам шиг. Монголчууд яг ингээд яг нэг юм ярихдаа айгүй хөвгөлтэй юм ярьдаг. Тэгэл бусад орны хүмүүс ингээд одож чинь орхон баярыг ингээд амар ингээд харисантай амар том биетэй амар хүчтэй ингээд би айж мэж ингээд тэгж явж байгаа. Тэнгүүт ингээд ярьж байгаа нь амар итүүтэй. Хоёр мэдээ суглаа. Өөр ковсолдож үзэх тагаа. Тэгээд ингээд даруухан аль болох ингээд түрхтэй ингээд ялж хариу авахыг хүсэж ингэж байгаа яг тийм утгыг илэрхийлж байгаа авчиг. Тэгж нэг сагсуураад ингээд байх юм байхгүй зүгээр үнэд бид нэр хариу авахыг хүсэж байгаа. Тэгээд холоос ирсэн чинь гэртээ хайрсан дээр хаа л гэж бодчих гэж. Сэтгэл болохгүй хаа л. Тэгээд айгүй нэг тийм даруу төлөв замтай. Тэр нь ч бас бусад орныханд бас айгүй таалагдж байгаа байх гэж таалагдж байгаа юм шиг гэр нь л ажиглагдаад байгаа. За тэгээд баг хуваарлалтын үед үлээ шүү дээ. Энд дээр ингээд солонгосчууд ер нь нэлээд их даралцж байгаа. Өмнө бичлэг дээр би нөгөө нэг ингээд өмнөөс хийсэн дээр солонгосчуудыг үзээд айгүй мэддэг болсон гэдэг утгаар би солонгосчуудыг ярьсан чинь намайг ингээд солонгос баг тийм шүү. Нэг хүн нэг ах намаа бүр ингээд чивэл ирээдүйд солонгос хүнтэй наанаа солонгос хүнтэйгээ сууж удмаа таслах эмхтэй байна мэн гэж тэгсэн байсан. Нөө манайхаа би зүгээр л мэддэг болохоор л ярьсан. Тэгсэн чинь энэ баг хуваарлалтын дээр ингээд солонгосчууд бүр ингээд Монгол баг хамгийн сулнах бүр ингээд нөгөө нэг эхлээ солонгос суулаа дараа нь араас нь австрал суулаад нэг баг үлдсэнсэн чинь бүр ингээд Монгол ороод ирээсээ бүр ингээд Монгол ороод ирэх юм бол Монгол хасагдаад ингээд Монголыг бол угаасаа ингээд барчин гэсэн аястай байгаа нэг яалчгүй би ч одоо монгол хүү юм чинь ингээд би хуцаад байна гэдэг ингээд бодлоо маань ингээд төрүүлж байгаа байхгүй юу? Юу гэдэг юм? Монгол тэгснээ ингээд Б тал руу ингээд орсон чинь араасаа суулгаж байгаа хүмүүс ингээд Б тал руу ормоор байна. Б тал руу ормоор байна гэдэг аа айгүй нэг тийм тэр чинь ингээд басж байгаа мэдрэмж заяа. Айгүй түрээдсэн. Тэгээ ингээд яагаад байна? Өдөөд байна уу? Ахээд байна уу? Бац минь гэмээр нэг тийм мэдрэмж жоохон нэг тийм яаж ийна гэдэг мэдрэмжэл төрсэн заяа. Манай талд чинь Япон, Монгол, Турк ер нь бол бас эвгүй чанга хуваарлалтэйсэн заяа наадталтаа ч гэсэндээ. Тэгээд манай ангид яг ингээд миний ингээд дотн найзалдаг охтодонд яг ингээд Япон, Индонез, Турк охтод байдаг хгүй. Тэгээ би яг ингээд ихний ангийг үзсний дараа ингээд очиод ингээд ийм шоу гарчаад та нар ингээд үзнэ үү гэлхэн чи тэдний хэнийг ч үзээгүй зэ. Тэгээд би бүр арайчтэй юм ээ гэ та нар тэдэрт өөрсдийнх нь улсын ингээд зургийг ингээд харуулаад заа. Тэгэл гисэн чи бүр гэд тэгээд тэрний дараа нөгөө нэг тэр шоугаа ингээд үзчихэд хурж ирсэн чинь яг ингээд
Би тэгэд яг би биенлүүг ингээд тоглоомоор шүү дээ. Тэр чинь тоглоом шоглоом хийж лэг жаа. Би биенлүүг харж байгаа нь бүр яг нэг юм. Монгол улс дэлхийд талыг илэрч явсан шүү. Ландруудаа. Mongolia very beautiful countryside. Одоо их 7 хоногт яг тэр Монгол, Япон, Турк 3 бол би тэрийг үзсэнээр бид 3 бол яг яаж би биенлүүгээ ингэж гэх юм бол одоо түглээж тийсгүй нь Австралиг ингээд орсонд ингээд би ингээд гайх чиг нацаа хийж байгаа гэдэг. Тэгсэн чинь хүмүүс ингээд амар яг Австрал хүн мэд тэрийг амар өмөрж яасан байсан. Би миний хэлгээд байгаа санаа нь тийм ээ. Тэр чинь одоо яг ингээд энэ physical Азия гэдэг одоо physical 100 гэдэг өмнө нь ингээд байдаг байхад энэ чинь зүгээр л нэг тийм дэлхийн хэмжээний угаасаа болдог байсан одоо хөлбөмбөгийн тэмцээн чи хөлбөмбөгийн дэлхийн аврал шалралт тэмцээн ч юм уу тийм тэмцээн биш шүү дээ. Зүгээр л Азийн нэг орноос Солонгос өөрсдөө дотроо ингээд зохион байгуулалт байсан тэмцээнэ. За Азийн улсууд дотроо зохион байгуулъя. Тэгээд нэвтрүүлгийнхэн зорилго нь нэвтрүүлгийнхэн концепт нь өөрөө physical биеийн хүч, бие бэлтэр гэдгээрээ концепттэй нэвтрүүлэг учраас бие бэлтрийн хүнд шал өөр байдаг учраас би тэн дээр тэгж имзэг хандаад байгаа юм. Австрал бол ингээ хүчтэй баг мөн заяа. Гэхдээ энд ингээд Монгол ороогүй бусад өөр улсын Азийн өөр улсууд ороо тэгээ Австралиас надад бол нэг тийм нэг тэгж бодоод байх юм байхгүй. За яагаад гэвэл Австрал бол яалтч ингээд үзүүштэй тэмцээнийг илүү өрсөлдөөндөө болгож өгж байгаа. Гэтэ энэ чинь Монгол орчингууд энэ чинь та нар ингээ Монгол хүмүүс эцэстээ ингээ Монголоо илүү сайн байгаасаа илүү ингээ амжилттай удаан цаашаа ингээ оролцоосоо ялаасаа гэж хүсэж байгаа эцэстээ. Тэгмүүд ингээ Австралч юм ингээ яалч айгүй хүчрэх баг байгаа учраас би ингээ уг нь ингээ зүгээр яг зөвхөн ингээ Аз хүмүүсээ оролцуулсан бол гэж би бодоод байгаа байхгүй юу. За тэгээ тэмцээнүүд эхэлсэн. Нөгөө бага төлөвлөж оролцдог тэмцээнүүд яг нэг нэгээрээ ийм тэмцээнд байгуу дуртай байсан. Яг хүмүүс яг чаддаг юм дээрээ аль болох нь хуваарлагдаад тэнгуут ингээд өмнө ногт анзаараагүй байсан хүний ямар мундаг юм бэ гэдгийг анзаарах боломжийг яг энэ бага төлөвлөлт тэмцээнүүд харуулж өгдөг. Тийм учраас би энэ тэмцээнүүдэд бүр үнэхээр дуртай. Эхний тэмцээн нөгөө нэг юм дамжиж ингэж давж уралцдаг тэр. Энд дээр бол шүү дээ уг нь бол ингээд Солонгосын баг ингээд тактик гаргаж аваад иймэрхүү юм дасаа. Уг нь бол энэ тактик нь айгүй зөв тактик байсан бохгүй яг санаа нь бол зөв. Яг хэрэв оноо тэнцэх юм бол энэ ихний даалгаврын оноогоор шийднэ гэсэн учраас одоо тэр яг нөгөө хоёр баг нь ингэж барьж тогтоодог дээр ер нь л бусад одоо тэр баг Австралиг одоо жишээ нь угаасаа дийлэхгүй юм байна. Тийм учраас тэрийг зүгээр хай. Тийм учраас яг энэ ихний даалгавар дээр л заавал ялах тийм хүн, тийм хуваарлалт хийцгээе гэж ер нь л яг зөв санаа гарсан бохгүй юу. Гисэн авчиг энэ дээрээ ялна гэж бодсон нь өөрөө бас жоохон тэнэг. Одоо төлөвлөгөө байсан гэх юм уу? Яг бол Австралийн багт энийг барин өдөр тутамдаа байг хийж идэг тийм майонез байж байгаа. Тэгээд тэгмүүд яг энэ дээр бол яг ингээд хүний яг чаддаг юм. Тэр зүйлийг үнэхээр сайн чаддаг хүнтэй өрсөлдөн гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйлээ гэдгийг энэ дээр бол яг харж байгаа юм. Тэрнээс биш ингээд босоод энэ тамирчид надад жишээ нь Солонгосын багийн хоёр багийнхаа хоёрыг амар амтна байгаа шүү дээ. Австралийн багийн майонезын эдэр явж байгаа нь бол зүгээр яг нэг тийм шал өөр газ бүрийн нисээд байгаа юм шиг. Бос нь болохоор ингээд гүлээ давлаа үсрэрлээ буулаа тойрч гүлээ давлаа үсрэрлээ буулаа тийм байгаад майонезын нэг тийм тойрч хүүгээд байгаа хөдөлгөөнч баг ингээд харагдахгүй зөв бүр ингээд зүгээр ингээд. Тэгэн дээр бол угаасаа яалтчгүй үнэхээр их тав байсан. За тэгмүүд одоо ингээд дараагийн энэ баган тогтоох олсон дээр тогтож байгаа тэр тэмцээнүүдээс эхлээд миний яг өмнө хэлсэн нөгөө нэг залхаан цэвэрлүүлэх төрлийн юмуд болж эхэлж байгаа байхгүй. Энэ дээр чинь гол асуудал нь л ерөөсөө ингээд энэ хоёр багныг ингээд барьж тогтоож чадах уу? Энэ олсон дээр чи тогтож чадчих нүгөө юу? Тэр нь үл их гол юм биш. Угаасаа бүгдээрээ чадан заяа. Хамгийн гол нь хийн яг бүр ингээд эцтэй тултал ингээд зогсож тийс чадах вэ гэдэг нь л чухал. Тэгээд дээрэс нь хамгийн аимшигтай бүр ингээд бодоход л бүр ингээд ёо би чадахгүй гэж бодож байгаа юм. Одоо жишээ нь одоо тэр олсон дээр ингээд гараа тогтож явахад яг ингээд за 10 минут болоод буун гэж бодох юм түүний сэтгэл зүйч юм бас арай өөр штэ ингээд 10 минут за 6 минут болоо 7 минут боллоо. Хизээ дуусах мэддэхгүй. Хязгаар нь үл харагдах тийм мэдрэмж. Тэгээд Солонгосын багийн эмэгтэй унахад 2 цаг 40-50 минут байсан санагдах юм. 2 цаг 40-50 минут яг хүн зүгээр хүлэн дээр ингээд зэхэх зогсохч хэцүү заяа. 10 жил ингээд нөгөө нэг багш нарын хурал жил нэг тийм хурал болоод ингээд хүүхдүүд ангиараа ингээд ороод ингээд бүх багш нарын өмнө ингээд ихцгий ингээд зогсдог. Тэгээ багш нар ингээд энэ тийм гэж ярьдаг. Тэгэж ярьж хахад яг ингээд жоохон удаан тэр ч одоо ингээд 20-30 минут хүрхгүй зогсон шүү дээ. Тэгээ зогсож манай ингээд нэг хүүхд бүрээ ингээд зогсож жоод хүнчээ ингээд удаан ингээд зогсоход урагшаа уушгаа ингээд тэнцвэр алдаад унцтыг билээ шүү дээ. Тэгж манай тэр манай ингээд нэг банд бүр яг ингээд зогсож урагшаага пүд гэ яг ингээд шонгийн мөчөнгө унтсан шүү дээ. Тэгээ удаан зогсохоор хүн чинь бас удаан зогсохч хэцүү. Тийм баха тэн дээр 2 цаг хэдэн минут зогсно гэдэг бүр үнэхээр гайхалтай. Энэ баган тогтоож барьдаг тэмцээн дээр энэ дээр бол ялч Австралийн баг бол үнэхээр яг хүчтэй.
ялчгүй хүчтэй баг устаа энэ хоёр Австралид ер нь нэг торох юм байна. Нөгөө хоёр нь 2-3 гэдгийг нь л ер нь бодож ирсэн. Тэгээ Солонгосын баг нэг эмхтэй байгаа учраас ер нь бол хэцүү дээ гэж бодсон чинь. Гэтэ яг гоо тэн дээр бол Солонгосын баг эрэгтэй нь л ер нь хамаач ингээ ер нь ингээ барьсан баг. Уусаа барьсан дээ эмхтэй нь ер нь бол арай нэг тийм гайгүй. Тэгээ тэр хоёр уг нь бол ингээ үнэхээр мундаг ингээ хоорондоо баг болж ажиллах үед бол үнэхээр сайн ажилласан ингээ гараад садхи одоо чи баруун талаа одоо би зүүн талаа гараа заслаа гэд ингээд гэхдээ л тэр эрэгтэй нь үл яг ингээд хамаг юм барьж байгаа учраас яалч ингээд гар ингээд цуцаад хуруу яг ингээд тавигдах мэдрэмж байна штэ. Тэр бичлэгийн зүгээрийг харахад л бүр ингээд салгалт тийм хэцүү мэдрэмж төрсөн. Тэгээд ингээд Солонгосын багийн эмэгтэй нь ингээд нөгөө Австралийн баг руу ойрлаад хай гэх ингээд бүр ингээд өдөөд байсан штэ. Тэгсэн чинь ахын харж байгаа энэ царай харц амар зөвүүн инээж байгаа энэ бүр амар би юу нахаас үнэхээр айдаг заяа. Ах ер нь бол амьдралдаа яг инээдэг болов хэмээр мэдрэж надаа ингэ төрдөг заяа бүр ингэ царайд үнэхээр л амар. Тэгэхээр байнга юм ууртай ингэ өглөө босготол яг юм ууртай царайтай босч ирэл ингэж явсараа л унтлаа би гэж унтдаг юм шиг заяа. Тэгээ яалчгүй энэ дэр бол угаасаа илүүргээд их гуцж байна чи угаасаа чи удахгүй ялагдана гэсэн чинь энэжтэй үл ах бол үнээр харж ирсэн. Тэгээ яалчгүй тэгээ Солонгосын баг бол ялагдсан. Тэгээ яг ингэ ялагдаад хоёлаа ингэ цөхрөөс үзэн байгааг нь харсан чи би бүр яг ойлгох нэ ямар ингэ хэцүү юм бэ. Одоо энэ тэмцээнүүд дээр л надаа ингэ ялагдсан багуудыг харах яг үнэхээр хэцүү. Миний ингэ ойлгохгүй байх челленж өөтөд байгаа шиг. Тэгээ энэ дээр л яалтчгүй энэ бол Австралийн тэмцээн ингэ хэлчихэд бас буруудахгүй байсан. Yes. За энэ зүгтэг тэмцээн дээр бол бүр үнэхээр төсөөлөхөд л хэцүү. За энэ бол зүгтэг тэмцээн. Ер нь бол анх ингээд гарч ихдээ Австралийн нэмэгтэй тэгж ярьжсэн шүү дээ. За ер нь бол би олсон дээр ингээд зүгдж чаад би ингээд өөхөх байсан ч гараа эзэж явахгүй. Тэгэл би ингээд Австралийн ятгаад ингээд дандаа л ингээд ингээд тэр өмнөх ингээд тэмцээнүүдэд ингээд тайлбарлаж танилцуулж байгаад нөгөө нэг ингээд хашаа шиг ингээд бөмбөг ингээд давуулж байгаа хамгийн сүүлийн даалгавар шүү дээ. 14 кг-аас эхлэн бөмбөгийг ингээд давуулж иднэ гэсэн чинь Австралийн багийн шар устай эмэгтэй би чадна. Гэт бүр ингээд дандаа ингээд би чадна би алан мална гэд тэрийг би сонсоод бүр ингээд яа хуц чи чадахгүй тийхүү гэж яг үнэхээр надад тэгж бодогдсон заяа. Би чадахгүй те. Гэтэ би бол хизээж тэрийг сонсоод би чадна. Би өөрийнхөө чадахгүй юм ингээд жоохон мэдэх хүн хязгаартай байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Тэрнээс шиг Австралийн баг болохоор ингээд бусад орныхоо бусад тамирчтай хитрхийг ингээд басаад байгаа юм шиг бид нар л ална. Ялч хүчтэй баг мөн. Гэтэ бүр ингээд жоох ингээд хитрхий тийм бай одоо зарим хүчтэй ингээд анзаардаг зэ. Тэгээ би Австралийн багийн тэр эмгтэй тэгж ярьж байгаад ингээд буцаж байна да гэж бодчихсон чинь ихчүүд үнэхээр амар тиссэн зэ. Бүр үнэхээр уйлтлаа тисээд уйлангаа тиссээр л гэдэг нь бол өөрөө үнэхээр аим шигтэй төсвөр төвчээрийг бол харуулсан. Үнэхээр энэ дээр бол үнэхээр ингээд Австралийн баг жоохон дургу үзэж байгаа авчиг. Тэр үзэл бүр үнэхээр нөхмөс цэлгэнсэн. Тэгээ бүр үнэхээр мундаг юм байна гэж бодсон. Тэр бол үнэхээр мундаг байсан. За Солонгосын магийн эмгтэн олонгод аюу нэг тийм Монгол царай тийм шаардахгүй та нар зүгээр дали орч ирэхэд амар идэвхтэй гэснээр Монгол эмгтэн үсгэл царайтай харагдаад байгаа надад. Тэгээ ингээд кроссфитийн тамирчин учраас ингээл ер нь бол энэ дээр ингээд давуу байна гэж багийнхан ингэж гаргасан. Тэгээд нэг хэлсэн үг нь бүр амар сэтгэл хөдлөмөр. Багийнхан маань намайг хамгийн мундаг нь хамгийн тэнцвэртэй шүү гэж хэлж байхад би яг тэр үед тэсгэл алдчих байлаа гэдэг үгэнд бүр ингээд яг үнэхээр чи бүр яг ингээд салгалаад яг үндэл хэрэг би одоо энэ дээр байсан би бол миний ос бүр ингээд баг бүжгэлж явах хэвээр тийм бүр миний ингээд нөгөө би чичэрснээс болоо ос маань бүр ингээд яг юм. Тэгэхээр үнэхээр мундаг байсан заяа. Тэр үгийг сонсоод би тэгэл энэ чи бүр яг нөгөө салхаан цэрлүүлэх ингээд барьжсэн аа гэж хөлөөс адгалахын гараа тавилахын амар ингээд зовлонтой заяа бүр ингээд. Тэгээ энэ дээр бол 2 цаг хэдэн минутын гарan тисэн гэдэг бол бүр үнэхээр ингээд тэмцээнүүд ингээд үзэх болгондоо ингээд бүр ингээд үнэхээр ингээд яанаа гэд бүр хамаг би ингээд давхар ингээд чангалаад хүчний тэмцээн байлаа гэхэд бүр ингээд хамт ингээд гэж ингээд түлсээр байгаа бүр ингээд төрөх юм шиг түлсээр байгаа ингээд хамаг цус ингээд толгоороо дүүрээд бүр ингээд толгоо өвдчихдэг заяа. Өвдсөн бүр үнэхээр. Тэгээ одоо дараа 7 хоногт Монгол маань оролцохоор бүр яадаг болдог. Дараа 7 хоног хүртэл одоо бүтэн 7 хоног би хүлээх хэрэгтэй болчиход байна шүү дээ. За сүүлийн давуулдаг тэмцээн дээр бол энэ дээр бол Австралийн баг бол магадгүй дахиад ялах байх заяа. Тэгээд энэ нэвтрүүлгийнхаа нөгөө нэг монтажийг хийхдээ албаар яг ингээд
Амотыг ингээд баг 2 удаа ингээд шидлээ. 2 удаа шивдсэн ч хоёулын дээр ингээд бүтлгүүтээд ингээд унжаагаар ингээд мантажлж байгаа. Энэ нь ингээд солонгос юм ингээд ялагдчихж байгаа юм шиг. За ялагдчих гэж бодох сэтлийг хүмүүс ингээд төрүүлээд энэ одоо энэ ингээд дуусчихж байгаа. Тэгээ хүмүүс солонгосаа ингээд ялагдчихлаа гэж бодоод байгаа. Миний бодлоор бол үгүй байх гэж би бодож байгаа. Яа тэгвэл эдгээр чинь ийм заваа юм хийхдээ айгуу сайн шүү дээ. Ингээд тэгж бодсон авчиг дараагийн ингээд шал өөр юм болж болцсон байдаг шүү дээ. Тийм болохоор би энэ дээр бол гайгүй байх гэж бодож байгаа. Яа тэгвэл Амоти ч одоо 2 дугаар сизны ялаач. Үнэхээр игүүгаар. Үнэхээр игүүгаар шүү. Майнад үнэхээр игүүгаар. Тийм болохоор энэ дээр Солонгос, Австрал хоёр эндээс гарч ирэх болов гэж би одоогийн байдлаар бол таамаглаж байна. Яалчгүй Австралийн баг бол хамаагүй илүү харагдчихлээ. Угаасаа би энэ уус том битээ тамирчин. Тэгээ угаасаа бүр бөмбөгийн баг. Энэ бүр зассан байгаа тайзнаас нь гаргаж шидлээ. Манайхан жоохон аяархан л та. Одоо яг бүтэн 7 хоног хүлээн. Дараа 7 хоногт яг Монгол улсынхаа тамирчдыг үзэхэр бүр үнэхээр хооны маг чанар байгаа. Тэгээ дээрэс нь Япон, Турк маш ивгүй хоёр амттай байгаа. Хүлээж тисгүй юм нахаа. Тэгээ дараа 7 хоногт. Манайхаа. Миний ингээд даралтны аппаратаар даралтаа үзмээр авах бүр ингээд цусаа дараалал хийчих шиг боллоо. Сая би яг стори ингээд үзэж дуусчаад сууж. Би тэгээд үзэж байхдаа ярих юмнуудаа мартахгүйгээс нөөц дээрээ ингэж тэмдэглэж авсан юмудаа одоо ингэ өглөөгөө чатар явуулчаад тэрийг хараад явах гэж байна. За гис амар их юм байгаа учраас. Өмнө юу лээ 6 дугаар анги л өмнө 7 хоногт гардаг чинь. Тэрний өмнөх дээр гардаг чинь. Ангийн төгсгөл дээр Амотыг ингэ солонгосын баг ингэ яг ялгагдчих байгаа юм шиг тийм монтаж гараад ингэ дууссан шүү дээ. Тэн дээр ингэ миний яг тамгалж байсанчлан ер нь л Амоти найз ингэ сайжирсан солонгос ер нь үлдсэн шүү дээ. Тэгээ солонгос Австрал хоёр дараагийн шатанд орсон. Тэнгүүд тэрэн дээр ингээд яг тэр бөмбөгөө одоо ингэж барьж ийсэн хоош нь ингэж шиднэ гэдэг чинь тэр энэ юу н өөр амар гэх тийм эвгүй байгаа шидэлтэн гэх юм угаасаа би бол хизээч ингэж бөмбөг байтаа цаас ч ингэж давуулж толгойд өгөрө хогч ингэж шидэж үзээгүй мэн. Тэгэхээр би бол тэр 10 хэдэн килограмм бөмбөг ингэх юм шүүд ингэж духруугаа цохоо тэгээд нөгөө ертөнцөөр ер нь зайлаад байгаа хэрэг. Тэгэхээр тэр нь айгүй эвгүй. Тэр хүмүүс ер нь Монголын багч гэсэндээ ихэндээ яг хаан зогсож шидхүү, яаж шидхүү, хизээний баг гараад явах уу гэдэг тэр ивэ олох гэж жоохон хиндэ бодилсан ер нь бол хүмүүс. Ивэ олчих юм бол Амоти нэзийг үү гэж хэлсэн шүү дээ би. Тэгээ ер нь солонгос үлдсэн. Тэгээд тэр солонгосын магийн ахлагч бүр яа нөгөө нэг амаа татаж зурсанд царайгаа татаж зураагүй гэдэг шиг бүр ахын бүр ингээл бүр ирүү мэрүү ингээл шүүд элэг бүр эрхий чиг чи нүд шүүд чих дуу хазар ам хамаг юмараа бүр ингээд ах бүр үнээр хөвчлөлтөөс бүр үнээр яг юугүй мүлжүүртэй өнгөжээд шүү дээ ах яг тийм үү. Тэгээ солонгосын баг ялгаад нөгөө нэг солонгосын олсон дээр тогтсон кроссфитийн тамирчин ихтэй бүр амар уйлсан. Тэгээ тэндээс үл би яг үнээр ингээд яг тэр харамсал аюу нэг тийм гимшил төрсэн байсан нь л мэдэрсэн бас тэгээ ер нь л жоохон дагаад жоохон нүднээс илгэнсэн. За тэгээд Б группийн 4 улс маань гарч ирээд биш 3 улс маань гарч ирээд тэмцээн тэгээд танилцах явцад ингээд олсон дээр зүгдэх тэмцээнээс асууд бүр манай багийнхан бүр тэмцээнүүд нь манай Монголын багийн оролцогч нарт ингээ айгүй гоё ингээд за чи ийшээ гэдэг айгүй гоё ингээд таарсан тэмцээн ингээд таарсан гэж би бол бодож байгаа байхгүй. Тэгээд олсон дээр бүр ингээд аха та баг ингээ үзүүл гэж бүр ингээд энэ дээр чинь хүн чаддаг юмтай байх юм сайхан. Бүр яг үнэхээр ийм сайхан гэж л надад үнэхээр бодогцсон заяа. Тэгээд энэ дээр чинь нөгөө нэг Японч дээр Монголч дээр ер нь л Туркийг ингээд хорхоо дааранда зууцсан байсан шүү дээ. Япон бол дэвжиг болоцолдог тэмцээн дээр яг Японы нэг ахыг ингээд Туркийн нэг залууг гаргаж идэв тэгээ Япон хасагдсан. Тэгээд Монгол бол Турк Солонгос хоёр нийлээд Монголыг хассан учраас Турк дээр нь л өрсөлдөхийг хүсэж байгаа гэж манай найз хэлсэн шүү дээ. Тийм болохоор ер нь л Туркэд би ч дург байсан. Би ихэндээ Туркийг үжтэй баг гэж хэлчихсэн л та. Гэтэ яг үзхийн явцад бол ингээд цаашаа бүгдээрээ тэрийг ярина. Туркийг. Эхний тэмцээн дээр яг ингээд яг тэмцээн эхлэхэд бол Монгол ингээд арай ингээд төрүүлж явдсан шүү дээ. Тэгээ ингээд ялч хүн алдаа гараад энийг л одоо яг эн чинь ингээд за би маргааш нас эхлээд турнаа өглөө гарч гүнэ гэд ганцаар ингээд дасгал хийж байгаа юм биш. Одоо найзуудтайгаа ингээд сааданстэй за ундаанд үзчихий бүгдээрээ гэж тоглож байгаа юм шиг чинь бүхэл бүтэн ингээд Netflix-ийн шоунд улсаа төлөө зорилчинд чинь сандрал мэдээс маш их байсан баг. Тэгээд яг ингээд санамсаргүй ингээд яг тэр нөгөө нэг хөөе хонхоо дараач гэдэг тэгтэн бүр яг ингээд камер бүр ингээд амар яг ингээд төлөрцөн ингээд гүйж байгаа нэг харагдчихсан шүү дээ. Тэнгүүт яг тэгсэн байж л гинт хөөе гэдэг тэр чинь хүн чинь амар сандарт юм байна. Тэгээл сандраал өөрөө ч хэлсэн паникт ороод тэгээд ер нь л алдаа гарсан баг. Тэгээд алдаа гэдэг бол бэндэрлэл байдаг зүйл хинч алдааг бол алдаа гарганаа өнөдөр гэж алдаа гаргадаггүй. Хинч алдаа гарахыг мэдээж хүсдэггүй. Тэгээд нэг нь болоод өнгөрсөн юмыг
эцсийн эцэст үр дүн чухал манайхаа. Тэгээд манай Монгол сагсчаа ах бас амар мундаг байсан. Бүр сүлд ингээд амар хурдан мессеж бүр ингээд гүйцэтгэе алдаж яг нөгөө ингээд амар ямар нэг юм булчин ингээд гинт хитрхийх ачааллаад бүр ингээд сүлдаад ингээд хүл ингээд миний хүл биш юм шиг ингээд захирагдахгүй ингээд шалчмад унах гэдэг шүү дээ. Яг тийм болол бүр ингээд бүдрээд ингээд унчих шиг болсон. Тэгээд юу нь л эхний тэмцээн дээр бол 3-т орсон. Тэгээ яг ерөнхийд нь ингээд том 6-аар нарахад бол яг эхний тэмцээн дээр А группийн 3 улс бүр үнэхээр амар. Одоо яг Б группт байгаа энэ 3 улс А группт байсан тэр 3 улстай өрсөлдсөн бол бүгд ингэж ядагтаар хэмжээний А байсан тамирчид бол бүр үнэхээр мундаг байсан гэлээ. Тэгээд одоо яг энэ Б группт оролцсон тамирчид одоо яг нэвтрүүлэг цацагдах үед тэр А группт тамирчид эхний тэр даалгаврыг яаж гүйцэтсэнийг хараад бүр ингэж гисэн байх гэж би бодсон. Тэрний хариу үйлдэл бүр ингэ хармаар санагдсан. Тэгэхээр үнээр А багийн хамбалтан дээр бол үнэхээр мундаг байсан байлээ гэж. Дараа нь баган тогтоох тэмцээнээр энэ дээр бол ингээд Монголоос ингээд эмэгтэй хүн орсон байна. Тэгээд манай ах чинь айгу жижигэн бихтэй гэж босод хүмүүс чинь жижигэн бих тайлан байна гэж ингэж харах шинжтэй. Тэгээд түркч угаасаа нэг тийм юм хамар бүрэнхээр сүгцэн хүмүүс юм байлээ шүү дээ. Одоо би тэрийг анх удаа би мэдэхгүй байжсан. Одоо энэ тэмцээний одоо тэр энэ бас ингээ айгу айлтац ингээд улс орныг ингээд дүгнэхэд гэх юм уу яг ямар хүмүүс байдгийг гэж одоо имиж сэтгэл төрүүлэхэд энэ тэмцээн амар нөлөөлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт Туркийнх ингээл амар том юм ярьж байгаа. Тэгээд тэр хоёр ч ер нь бол одоо Туркийн багаас хамгийн үгүй сайн хоёр орлогч байсан. Жагт үнэхээр том юм ярьдаг. Тэгээд би ер нь л иймэрхүү тэмцээн дээр яг ингэж амар том юм ярьж байгаад дэлб хасагдаад гэртээ ярих тийм үзэгдлийг харах би маш дуртай. Энэ дээр бол ингэж уйлсан. Яг энийг үзэж байхдаа энэ дугааруудыг ер нь Монгол тамирчтайгаа орсон дугаарыг үзэж байхдаа уйлсан хүмүүс нэ баярын нулимс нэг тийм би бол уйлсан зав. Яагаад гэвэл энэ дүрс яг ингэж гэд ингэ хүн бүр ингэж орилоод чинь амар биеийн өвдөд ингэ шархираад тэсгэл алдах гад яг тэгэж ингэж надад өөртөө тэр юм чинь тэмцэлтэж штэ. Яг тэгээд яг ийм царайг нь харахад надад бүр амар хэцүү нэг тийм үр эмтрэн тийм өмнөөс нь шууд яалч өөр ихгүй шүү дээ нулимс хэлгэнсэн тийм момент байсан заяа. Тэгээд бүр ингэ тэгээд эдгээр чинь ингэ дээрээс ингэ амар хичээл хөтөл гаргаад одоо ингэ бусад тамирчид ингэ одоо жишээ нь ингэ би энэ дээрс ухаалж ижил буун яасан ч би гараа тавихгүй буужгүй гэж ярьж байгаас тэнгүүд ямар нэгэн бэртэл гэмтэл авчихгүй. Энэ хүмүүс ч одоо энэ тэмцээнд ороод ингээл за амьдралыг хийж бүтээх юм болчлаа. Одоо ингэ юу ч ихгүй амьдран гэх юм байхгүй. Цаашаа тусдаа өөртөө ингэсэн карьертэй тамирчин хүмүүс шүү дээ. Тийм болохоор ямар нэгэн бэртэл гэмтэл авчихгүй. Ямар нэгэн цаашдаа өөрийнхөө тамирчны замналт ингээд саад болгох ямар нэгэн өөрөө хохирж үлдэх юм бэртэл гэмтэл болчихгүй гэж айгуу санаа зовсон. Тэгээд цаа одоо тэгээд гараа бараг бэртэл гэмтэл авч ирснаас гараа бараг тавьсан ч авахтай гэж бодох хэмжээний юу нэг тийм бүр эмтэр энэ дүрсвэл үнэхээр ойлголаа. Тэгэнгүүт ер нь л Туркийн багийнхан том яг тэр монтажин ч гэсэн айгуу гоё зөө эдит нь ингээд эвлүүлэг нь Туркийн эмэгтэй ингээд амар том юм ярьжсэн аа яг яриад дууссан чи хичээ яг энд гар нь ингээд энд бүр ингээд гарных нь ярьсан бүр ингээд чимчгэнж байгаа нь ингээд гараад. Тэгэл ер нь л эвгүүдэд тэглэсэн шүү дээ. Дахиад миний үйлсээс яг Туркийн эрэгтэй тэгээ манай Монгол эмэгтэй тамирч хоёр би бинийгаа чек хийгээд ингээд харсан чинь ёо яг үхэгнэ бүр яг шэйнэ чи алдаг болж гинөө гэсэн шинжтэй ингээд харцтэй. Монголын талаас харж байгаа харцвал бүр ингээд яасан ац минь халын шүү ац минь гэсэн шинжтэй. Эндээс яг нэг тийм одоо байгалийн жамасаар эндээс яг барьж иддэг амтны энэ болохоор яг нэг тийм гэсэн шинжийн тийм харц байсан. Энэ харцвал бүр тэгэл дахиад бүр ингээд огшод яг цагаат болгоод би чи амар үнсэрхийг үзэлтэй хүү юм байна. Уг нь бол би чи эн чинь бол ингээд зүгээр ингээд нэгтгэж амар сериусны хандаад авах шаардлагагүй шүү дээ. Хэрүүл урал болоод тэмцэлээд авах шаардлагагүй шүү дээ. Энэ хүмүүс цаагаараа ингээд бүгд аим гой дотн найзлал дотн тийм байгаа гэж бодсон чи яг ингээд Монгол оролцоод ирэхин захтуул бүр ингээд үгүй Монгол ялна гэдэг. Яг тэр нөгөө энерги авахлан гэдэг шиг яг тэр зам маань үл үнэхээр гарч ирсэн заяа. Тэгээд тэр харцсан дээр бол бүр үнэхээр яг тэгэж харчаад ахаа сэтгэлийн хүчээр л даваа штэ гэж хэлээ. Тэр ингээд ахаа гэж яаж байгаа нүртэл амар хөөрхөн заяа. Ингээд сонсоод бүр ингээл би мэлмэрэл. Гэр мундаг байсан. Тэгээд яг тэр ингэж харсан дээр хүмүүс ингэж мим хийгээл ингээл комент бичээд ингээл за ингээд дэлхийд даяар ингээ Монгол залуучууд ямар харцсан доор амьдртгийг ойлгосон баха. Одоо хий яац минь.
За хайраа гэж үгээд нэг тийм хөвгчлээ зүйл бас айгүйх харагдчихсан. Тэгээд тэмцээн эхлэхдээ нэг орхон баяр ингээд намайг жоохон гэж бити бас гэдэг шиг манай багийнхныг богино мөчтэй гэж битгий бас урт мөчтэй байх юм бол энэ хоёр шоншиг чулууч нэг ийм ингэж одоо илүү хазаа илүү хүнд болно. Богино мөчтэй байх юм бол жоохон 1 см байсан ч гэсэндээ ийм байх юм бол жингээ юу арай өөр байна гэдэг үл тэр үл яг үнэ үг. Тэгээд яалт ч манай эрэгтэй тамирчинд болонгууд арай илүү ачаал ирсэн баха угаасаа арай нэг тийм арай мөч богинтой учраас арай илүү тэгж одоо хүндийн жинг авч исэн гэх юм уу. Тэгээд би бүр энэ царайг нь бол би үнэхээр харах гэхээр л харахаар л зүрх өнтрээд идэг бүрийг бичлэгийн үзэгч зөвхөн яг энэ зургийг харах төдий л бүрийг уйлмар. Тэгээд би яг тэр ахыг ингээд яна хаа ямар хэцүү юм бэ ингээд яг монгол хүнээ тэгж совж ингээд тарчлах юм бол яг тарчлаа бол одоогаз харах чи амар хэцүү юм бэлээ. Тэгээд одоо олимпийн үеийн мэдрэмж юу нь бол төрсөн. Гэтэ олимп дээр ч юм бол яг ингээд хүн ингээд бүр амар өвдөд зовоол ингээд тарчлаад байгаа нь бол харагддгүй шүү дээ. Энд чинь болохоор шал өөр. Тэгэхээр үнэхээр хэцүүсэн. Тэгээ яг ингээд зовоод тэгээ байжсэн чинь ах бүр яг харснаа бүр нүдээ ирэмдэгэл бүр үнэхээр ингээд маш гоё мэдрэмжсэн. Тэгээ бүр ах үнэхээр л яг нэг Чингисийн үеийн баатар. Бусад улс орныхан бол үнэхээр айсан баг. Үнэхээр айсан баг. Хүн ингээд цагаад талаар ингээд энэ одоо би муу хүн гэсэн үг Туркийн багийн ингээд ингэжсэн дараа нь ялсан миний ингээд нуруу татцсан гэсэн чи би бүр ингээд гэлээ шхүү гэж бодож хогчин гэж бодоод энэ одоо миний би муу хүн гэсэн үг эсвэл би зүгээр үндэсрэх үзэлтэй хүн гэсэн үг. Тэгээд юу нь бол Туркийн баг нэг удахгүй унаад өгсөн алдсан. Тэгээд өмнө нь одоо Солонгосын багийн хоёр тамирч нөгөө ингээд алдахад би ингээд амар бас ингээ өөр имтрэх мэдрэмж төржсэн байхгүй. Тэгээд түүх дээр л надад ямар ч мэдрэмж төргөө би бүр ингээ гэж л үтсэн заяа. Яа тэгвэл хүртээгс тоогоо л үтчихин да гэж бодсон. Эний бүгдээр дараа түүхий дараа нь бүгдээр муулна. Ямар муухай тэгж инеж бинэ гэдэг. Энэ тэмцээн дээр бол Монголын баг хамгийн удаан тэмц одоо удаан хугацаагаар 41 минут 50 секунд тэмцэж рекорд дэвтээсэн. Тэр нэг Австралийн баг маг би энд амьдрсан чадна гэдээсэн. Хугацааг ингээд харахад бол тэгэхэд ингээ манайхаа ингээд үнэхээр тийм амир их давуу хугацаад байсан мөрөд тэгж өнгөрөөдөөс юм юусоо байхгүй. Айгу нэг тийм даруухан. Үнэхээр гоё бүр яг Монгол хүмүүс яг үнэхээр дэлхийд яг тэр имижийн бүр яг үнэхээр нэг тийм 50 даруухан дүлгөөн байгаа мөртлөө маш тийм хүчтэй. Яа бүр. Тэгээд тэр хоёр ингээ гараа зассан ч бусад багийнхан бүр ингээд яаж ингэж чадаад байна. Одоо бүр ийм удаан хугацааны дараа одоо хүртэл дахиж ингээ гараа засаад ингээд зогсоод байна штэ. Тэгээд Туркийн эмэгтэй ингээд юу идэж уухаараа ийм хүчтэй гэдэм бол гэдгсэн би яг ингээ үзээ суужсан бүр ингээд мах үхрийн мах Едэн цаг бүр өдөр болгон өдрийн 2 зарим бүр 3 ч идчих магадгүй заяа би бүр ингээд үхрийн мах энд бол ингээ хүмүүс ер нь л гэж өдөр болгон мах идэн гэдэг бол ер нь л нөө. Тэг үхрийн мах гэхдээ үхрийн мах идэн гэдэг бол бас маш ховор. Ингээл гахаа дахиа нохоо биш шүү. Тийм мах идэн тэгээд өдөр болгон хоолны өрөөс мах иддэг. Эвгүй хэцүү. Тэгээд тийм болохоор монголчууд бол үнэхээр өдөр болгон өдрийн хэд мах иддэг бол тэр үл яг гол нууцсан шүү. Туркийн эмэгтэй гэж хэлдэг. За тэгээ энэ дээр бол бүр үнэхээр мондаг. Энэ даалгавар дээр үл үнэхээр нийт оноор 1-р байранд орсон. Тэгээ бусад багууд энэ дээрээс үл бүр ингээд за монголч юу нэг баг юм байна. Эвгүй гараад байсан юм байна штэ гэж. Яг энэ нөгөө нэг анх суглаад групп хуваагдахад Монголын багч юу нь бол ингээд нэг тийм хүчтэй баг биш ээ. Монголтой баг болоод Монголыг ялчихсан да гэсэн хүмүүс байсан штэ. Маш гоё. Хайж байгаа тэр нөгөө төмрөө ингээ алдах мөчтэй хүртэл бүр ингээ тэгээ бүр яг шууд ингээ ямар ч хүч болоод шууд ингээ хөдлөө ингээ сүхрөөд ингээ унахыг харах бүр ингээ амар тийм уйлмаар баярлмаар би бүр ингээ гэж өрдөж үтсэн. Тэгээ уйлсан. Тэгээ ингээ аха гэд ингээ би нэгэд хэрж мэрж байгаа тэр нь бүр ингээ айгу хөрхөө. Амар хөрхөө байсан. Яа уйлах нэ. За дараагийнх нь за дараа нь олсон тэмцээн гарч ирлээ. Комдом хэвэж байгаа юу? За нэг татчих. Ус шүү. За олсон дээр тэмцээн гэсэн чинь ер нь бол угаасаа өнгөрсөн 7 оны ангиас эхлээл хүмүүс ер нь л олсон дээр манай найз гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд ах бол үнэхээр бүгдээрээ ингэ тэмцээн дээр нь олсон дээр гарч ирээд гэтээ яг оролцогчдыг харахад бол би ер нь л ойлгомжтой байсан заяа. Тэгээ ах гарч ирээл
Орсон дээр гарч яг ингээ үзүүлэр үзүүлж байгаа юм шиг нэг зураг авах болж байгаа юм шиг мэдээл юм шиг заяа бүр. Яг юм заяа. Тэгэл гараалыг ингээл энийгэл ингээл зогссон чинь бүр ингээд үнэхээр бүр аахах мэдрэмж. Тэгээ инээд чүрх шиг, хайр чүрх шиг нэг тийм хүн чаддаг юмтай байх ямар гоё юм бэ. Дахиад миний нөгөө бодол. Энэ бол яг нөгөө нэг А группээр Австралийн залуу нөгөө ингэж юм үсэрч давж гүдэг даалгавар дээр байсан шиг хүн чаддаг юмтай байх юм сайхан. Yes. Тэгээд бусад багийн оролцогчдод бүр яг ингээ ахыг бүр ингээд нөгөө суусан газар суугаа шийсэн газар нь шээгээд гэдэг шиг бүр ингээ ахын бараа амьсгалын нүртэл дүүрээ гастай заяа бүр. Нүд нь ийшээ хараад шүү. Одоо амьсгалаад шүү гэж байгаа юм шиг бүр ингээ юм болно ингээ дүүрээсэн заяа. Ахвал тэн дээр бүр үзүүлсэн шүү дээ бүр ингээд өмнө нь ингээд өмнөөс хийснүүд дээр иймэрхүү зүгдэх даалгавар зөндөл гарч ирсэн. Тэн дээр би хизээч ийм ингэж зогсоод бүр ингээд сууж моцсон. Үнэхээр үзүүлсэн. Тэгээд олон улсын хүмүүсийн комент сэтгэлийг харж байгаа ч гэсэндээ бүр үнэхээр ингээд ямар аим юм бэ гэсэн сэтгэлүүд маш их байсан. Их гараа ингээд тавьж байгаа үе шүү дээ. Тэр чинь нөгөө нэг тэнцвэр алдах. Тэгэхээр чинь ах зүгээр ингээд гараа тавиал инээгээл яг нөгөө нэг мисүүд нэгдэж шүү дээ. Монголын мис гэдэг шиг нэг тийм л байсан зэ ах зүгээр. Хөөрхнөө хийгээл нөгөө хоёр нь яг нөгөө нэг тийм 10 жил нөгөө хуулдаг хүүхдүүд байдаг шүү дээ ингээд үг өсөхгүй бүр бүдний ийшээ харангаа ингээд бичээд байдаг шиг. Тэгээ бүр нөгөө хуулж байгаа хүүхдийн нэр мэртэй юутай хийдэг бүдний нэг хуулчдаг шүү дээ яг тэр шиг л байсан. Тэгээ энэ дээр ингээд Туркийн багийнхны би бүр ингээд энэ ямар шижгийн хөлөөнүүд вэ гэж бодсон мэдрэмжээ ингээд бүр яг эцтэй гэж тулсан зав. Тэр нь болохоор ингээд Туркийн хүмүүс ингээд зүгээр л зөвхөн ингээд өөрийнхөө багийн тамирчдын ингээд сайн байгаараа ингээрэ хижээгээрэй гэж тэхээс илүүтэйгээрээ нөгөө багийнхнаагаа бусад одоо орныхоо оролцогчдыг л энэ алдчихаасаа энэ ингээд шүрмсэн татчихаасаа энэ ингээд сандарчаасаа алей дахиад нэг сандраач алдчаач буугаад өчөөсөө гэж ах шиг айгүй нэг тийм заваа нэг тийм өмхий санаатай юм уу нэг тийм хүмүүс санагдсан заяа. Баян тэгж ярьдаг. Би дуусах хэлийг ойлгохгүй юм чинь бүр санаа амаар хажууд нэг ярьж байгаа юм чинь. Айгүй нэг тийм муухай хүмүүс юм даа л гэж яг үнэхээр бодсон заяа. Тэгж хэлэх юм ээ. Муухай хүмүүс юм даа л гэж бодогдсон. Өөр ингээд тэр залуу ихэндээ бол бас ингээд гар нь хүрсэн шүү дээ хоёр дахь гар нь. Тэгээ яг ингэ байгаадсэн шүү дээ жаад. Энэ одоо бас энэ гарч бас нэг дэмжлэг болоод л шүү дээ энд чинь. Энийг бол яг энд хүрэх болохоор энэ тооцохгүй. Залуугийн гар бол байнга л юу юм байсан заяа. Тэгчээд нэг удаа ингээ гар турч тэгээ гар хүрчлээ шүү дээ гэсэн чинь тэрийг мөн яг ингээд шүргэгтүүдийг болоод өнгөрсөн гэдэг тоохгүй байгаа юм л уу гэж би бодсон. Тэгээд хамгийн ингээ шижиг нөгөөд муу санаа бие отно гэдэг л юу гэдэг лээ. Өмхий санаа бие оторлно. Өөдөө шидсэн ч бол өөрийн толгой дээр гэдэг чи одоо энэ. Түүхчүүд цаанаас нь ингээ Монголын залуу ингээ санамсаргүй ингээ төмрөндөө хоёр гараараа хүрчээсэ. Алдаа гаргачаасаа гэж ярьжсэн баггүй хааны. Тэгсэн чи яг өөрийнх нь багийн залуу санаатай болон санамсаргүйгээр яг 1 секунд ингэж барьшаад ингээ гараа авсан зэ. Тэгснээ бас хаасаг хичнээн камерын дунд ээжиж ингэж хүрснээ. Гараа өрчлээ. Юу ч болоогүй шиг ингэж байж байгаа заяа. Үнэн муухай нэг тийм хордлонтой ингэж жоохон байхад тоглож моглоод ингээ булхацаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Амар булхацдаг. Тэгснээ ингээ үгүй гэж яриад байдаг шиг. Эйгүү энэ бол ингээ зүгээр ингээ тисэж жаад ингээ унснаас илүү ингээ муухай шившигтэй арчаагүй ялагдaltaйсэн гэх юм уу миний бодлоор. Тэгээд энэ дээр үл яалтгүй илүүр гэсэн. Тэгээд хугацааг нь харсан чинь энэ дээр болгоо цаг гарan хэдэм 2 цаг 40 50 минут байсан санагдаж байна те. Тэгэхээр чи нэгдүгээр групп дээр тэр чинь бүр 2 цаг ихний солонгос нэмэгтэй чи 2 цаг 40 хэдэн минутээр унсан ш. Тэгэхээр группийн энэ дээр бүр амар тиссэн байгааз. Тэгээ ахвал яг ингээ өрсөлдөгч хоёр нийт унаад өгсөн болохоор тэгээд ингээд за гээ буугаад ирсэн баг. Тэрнээс ч тийм дэсэн бол ер нь бол төвчгэлээсэн баг. Тэгэхээр тэг ботхоор эхний группийнхан бол яалтч бүр үнээр мундаг байсан гэлээ. Хүлийн тэмцээн бомбог шиддэг тэмцээн. Эхэндээ бол яг нөгөө нэг тийм яг шидэх учраа олохгүй ингээ зайн байгаасаа тооцоолохгүй ингээ хит зүгээр ихт дээш нь ингээ авч шидэж мэдчихэжсэн шүү дээ. Тэр чи одоо 10 эхнийх нь 14 кг байла. Бүр ингээ дээш шидэж чи одоо дээрээс нь унж ирээд алчин шүү дээ. Алчмаар л юм байгаа шүү дээ. Тэгсэн чи бүр шидснээ гэсэн бүр яг ингээ барьж авах гээд ингээ тосч идэг нас тэрийг. Хүн бүр ингээ зүхтмаар санагданаа да. Тэгсэн чинь найз зүгээр л нэг тийм болиолын бөмбөгтэй харьцаж байгаа юм шиг л байсан манай орхон баярнаас ер нь бол хүчний тэмцээнээр бол
За тэгээд дүрм журмын дагуу Туркийн баг бол амар том юм ярьж исэн. Нэг ийм сахалтай энэ туркуудын сахлыг харах нөгөө жоохон байхад гардаг Оросын нэг ийм хоёр архичинтэй кино биш хошин шиг юм хүүхэлтэй биш ээ. Зохион ч гэх юм уу тэр одоо юу гэдэг вэ нэрийн ийм сахалтай хоёр ийм архич мэд шүү дээ. Тэгээ ихнэр нь орж ирээд дандаа ингэ хэрүүл урал болж идэг. Тэр одоо ямар ч учиртай архичинтэй юмуд жоохон бахт үзээд идэг гэсэн. Яг тэр шиг зөв сахална. Тэгээд нэг тийм үнэхээр шалахгүй юм ячиж амар том юм ярьсан туркчууд. Би бол үнэхээр мундаг хүн байсан ч том юм ярихад бол жоохон дургу. Тэгээ яг үндэ цагаад болохоор яг үнэхээр мундаг хүн бол нэг том юм баагаад байдгүй юм. Бирүү болоо гэж бухын басар баана гэдэг шиг Туркийн тэр хоёр залуу халагчаас босоод нөгөөх хоёр залуу балаа бол нэг тийм мундаг юм байсан юм уу? Мэдгүй л юм. Хүмүүс ингэж гэл гисэн чинь манай орхон баяр найз их хүн байгаад шийдснэ ингэж цаатлын ер нь бол хөнгөн байсан. Хөнгөн байсан. Гэж инээж минийгээ тэр нь бүр үнэхээр өвчлөлтэй заяа бүр жингээ нэмээсээ хугацаагаа ер нь багсахчаасаа гэж бодсон гэдэг нь бол үнэхээр нөгөө төр мандахын хаахал гэдэг үг сонсмоор ер нь бол санагдсан. Бараг янзхаах шахсан. Тэгээ нөгөө нэг ихэндээ ингээд Монгол хамгийн сул баг шүү гэж бодож ирсэн хүмүүс чинь энэ дээр үл ингээд за Монголыг ялах яах вэ? Монголыг угаасаа гусахгүй маань чам айгил гусаад чиний дээр ороод хасагчихгүй байсан гэсэн бодолтой хүмүүс болсон байсан заяа. Тэгээ энэ дээр ингээд дахиад Туркийн багийнхан ингээд цаана ачаалч гэмээрэл заяа. Балаа юм ярьдаг ажиллаа хийгээл. Тэгэхэд Японы багийнхан бол Японы багийн нөгөө нэг бүх ах бүр ингээд янзээ гэдэг үг ингээд монгол зонтоор хэлж мэлээ дэмжиж айгу хөрмөсөн дээ мондог байгаа нэг л мондог байгаа гэд хэлээд өгөлдөө манайхаа туркчүүдээ. Турк хүмүүс үзэхгүй ч ямар амт юм бэ? Бүдэрээс хан турк юм болнаа. Тэгээ ингээд сүүл рүүгээ нөгөө чи бөмбөнийхаа жинг нэмээд хугацаа нараа багсаад тэгэн чинь нөгөө Туркийн багийн бүх ингээд бүр царай нь бүр яг ингээд хүмүүс ингээд бүр аргаа бахаар ингээд хумсаа ингээд мэддэн шүү дээ. Яг тийм зэрэг гарсан нэг Монгол бүр ингээд жингийн нэмээд ахтал ингээд улам сайжраад байсан. What the fuck гэсэн чинжтэй бүр ингээд ярьслаа үстэй. Тийм ээ. Ус анханаас нь нэмээсэ гэж хүсэж ирсэн юм уу манай найз. Дээл туркууд яг ярьж байгаа нөгөө нэг алив сандраач одоо ганц алдчих гэдэг ингээд яг үнтэй алдаад байсан өөрийнх нь Туркийн магийн залуул юу айгүйх алдаад дахин шидэд арай хийж нэг бөмбөгийн бүр ингэж ойсноо ингэж унж мунаал арай хийж даваадсэн шүү дээ. Ер нь бол хамгийн сул нь Туркийн оролцогч л байсан шүү дээ. Тиймээс мөртлөл ингээд бусад багууд руу барыг нөгөө шулмын зам үйл хийгээд аав шиг алдчих, сандарчих, шүрмсэн татчих, гар нь угарчих барыг үхээсэ гэж аав шиг л айгүй нэг тийм муухай яриатай энергитэй хүмүүс байлээ. Эсвэл хитрхи одоо тэмцээнд улаардаг гэх одоо юу гэж хэлмээр юм дээ. За тэгээд явж байгаа зүйл нь бол турк хасагдсан. Нөгөө нэг хамгийн сүүлд нөгөө бүх их чинь тэгж хэлж исэн. Одоо ингээд турк хасагдчих учраас цаашдын тэмцээнүүдэд та нарт илүү амархан байх ухааны юм ярьсан. Яагаад гэвэл одоо хүчтэй өрсөлдөгч бид нар хасагдчихж байгаа учраас та нарт одоо нэг өрсөлдөд байх хэцүү өрсөлдөгч байхгүй гэдэг утгаар хэлж байгаа шүү заяа. Энэ бол бүр ингээд гэмэрэл байсан. За одоо ингээд том зургаар харахад энэ дөрвөн тэмцээн дээр турк ингээд амар сайн манлайлаад байсан юм ерөөс байхгүй заяа. Хинхтэр нь ер нь турк сулал оролцсон. Муу байсан үнэн. Тэгээ тэрийг өөрөөсөө хүлээн зөвшөөрөхгүй заяа. Үнэхээр яг амар сайн байжсан ингээд эцсийн мөчөд ингээд амар нэг тийм харамсалтай алдаа гаргаад осол аваар эд шидийн элэв шидийн залгүй тохиолдол болоод хасагдсан бол одоо ингээд тэгж хэлж за яах вэ хэл гэсэн. Үнэхээр яг ингээд бүтэн зургаар харахад угасаал муу байсан байж гэж. Тэгж ярих бол адаад бүр ингээд гэж л бодогдсон доо хичээ. Юу нүү? Том үлээдэг атснууд гэртээ харихыг харах гоё гэж бичсэн байх юм би энэ дээр. Туркийг л хэлж байгаа шүү гэн. Ер нь л анхаас том юм ярьжсэн. Тэр нь айгу бадрангуй хүмүүс байсан шүү дээ туркчууд ч юм. Одоо тэгмүүд эн чинь ингээд зөвхөн яг юм спортын тэмцээн гэхээс гадна ингээд энэ оролцож байгаа улсууд ингээд бүгдээрээ өөрсдийнхөө улс орныг ингээд дэлхийн нийтэд бүр амар сурталчилж өгч байгаа. Одоо Монгол улс жишээ нь бүр үнэхээр яг ингээд дэлхийн нийтэд хүмүүс үнэхээр гоёор сурталчилж байгаа. Тэгээд энэ жил эх жилээс бараг алил зуучрал галзуурах байх гэж надад бодогдоод байгаа шүү. Тэгээд анх ингээд Монгол хамгийн бусвал баг гэж үлэгжсэн аа энэ хэсэгтээ бүр ингээд нэгээр жагсаж гарч ирэх бүр үнэхээр маш гоё мэдрэмж үнэхээр харахал түлж баярын нүлмэс гарч уйлсан сэтгэл өвдөж өөрөө имтэрч тэгэж уйлсан тийм ангиуд байсан. Тэгээд олимпийн үеэс жилүү нэг тийм сэтгэл хөдлөл ялгарсан юм яа гэвэл нөгөө нэг ингэж нэг цовж тарчилж даалгавар нэм хийцүү байгаа учраас за бонус тэмцээг нэг болсон шүү дээ. Тэн дээр үл яг нөгөө нэг тийм уус ингээд өрсөлдөгчөө хэр хүчтэйг ингээд мэдэх боломж санаарт болгож ингээд тэр үл яг нөгөө хүн нэг
эдшээ идэх гээд эдчний өхөр ингэ шинжиж байгаа юм шиг яг нэг бие биенийг бүр яг эдчний өхөр шиг шинжижсэн зэ. Энэ юм байна. Энэ юм байна. Тэгээд тэгэнгүүт тэн дээр ингээд хамгийн хүчтэй айж байгаа урсгалч гэдгсэн чинь Австралийн нөгөө Эди тодорчсон чинь хүмүүс бол бүгдээ айжсэн шүү дээ. Би ч гэсэн хаас үл айнаа яж байгаа амар том битэй. Тэгсэн чинь орхон баяр найз зүгээр яагаад энэс хүмүүс хайр найгаад идэв бэл би гайхаад идэв шүү дээ. Гэдгснээ бас ингээд чимэг болж болоод байгаа. Айгүй нэг тийм илтүүтэй ингээд нас нь ингээд залуу шүү дээ. Залуу хүн. Тэгээд тэгснээ ингээд зүг ингээд чив чимэг яриа сууж байхад ийм амар юм ширүүн өртлөө илтүүтэй юм яриад ихэд тэнд бүр инээж минээж ан бүр нэг. За дөрөвдөг даалгавар заяа. Энэ бол бас тэмцээнийх нь нөгөө нэг ямар даалгавар үүсгэхийг сонсоод би бүр ингээд ээжээ. Зүгээр яг хоосон гараа ингээд сэгсгэж чинь бүр үнэхээр амар хэцүү дасгал заяа. Би энийг үнэхээр хийж чаддгүй. Тэгээ энэ чинь зүгээр дасгалж биш бүр ингээд тамлаан зовоолтойгоос тэгээ бас ингээд хурдан хийх хэрэгтэй болчих. Хүнтэй өрсөлдөх хэрэгтэй болчих байгаа бүр амар хэцүү заяа. Тэгээ энийг үнэхээр хэцүү даалгавар хүмүүсийн царайнд хүмүүс ус даалгавраа сонсож байхдаа бүр ингээд царайнд бүр ингээд гэсэн шинжтэй заяа. Тэгээ ингээд энийг хэцүү даалгавар гэдгийг бас юунаас хэлж болох вэ гингүүд Австралийн магийн эмэгтэй шар устай эмэгтэй бол ингээд даалгавар болгон дээр бүр ингээд би чадна шүү би чадна амархан гэдэг хүн баггүй. Тэгэхээр чи энэ дээр болгоомт ихчүүл яг нэг тийм ихтгэлтэй бол байгаагүй зэ бүр тий. Гэсэн тэгэхээр энэ дээрээс даалгаврын ямар хэцүү даалгавар гэдэг бас ингэж харж ажиглаж болно заяа. Тактик яг багаас 3 тийм оролцогч оролцсон. Тэгээд ингээд эндээс ингээд шалгараад үлдсэн нь дахиад өөр тэмцээнд оролцсон гэдэг дээр бол хүмүүс энэ дээр ингээд солонгос шипи авсан гэж яриад бас арайч тийм юм шиг чинь зааварсан юм бол одоо Монголын сонгуул шиг гэж л одоо байх уу. Уусаа солонгосын магийн ахлагч үл тэн дээр жоохон санаатай хүн штэ бас тиймэрхүү юм даа тэр сайн тактиктэй толгойн ажилтдаг. Тэнгүүд Австралиг заа уусаа барахгүй мэн зүгээр дараачны тэмцээндээ л үлдэхэ бодъё гэсэн тийм тактик гаргаж тэгэж бодож гаргасан. Манай талаас орхон баяр болонгууд бас яг тэгэж хойно бас ингэ юучгүй ингээд яг нэг гэртээ ингээд зөвхөн ингээд жоохон дүүнараа хүүхдээ орхиод ингээд хамаг юмар аав нар ингээд явах гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмжтэй юу. Тэр тактик үл яг нэг зүв байсан. Тэгээд надаас нэг тийм сэжигтэй санагдаж орхон баярыг хэлсэн чи нэрээ бас тэгэж мадгүй мэн. Ер нь л тэгсэн дээр юм байна. Тэгээ манай 3 оролцогч гэсэн үнэхээр мундаг байсан шүү дээ. Эхэндээ бүр сайн байсан. Бүр хидэд байла. Хоёрт байлуу. Эхэндээ ингэ явж байгаа оноо гэр ингэ танилцуулсан ч. Тэгэл нөгөө Австралийн нөгөө нэг хим мэлээ. Ах гарчсан бүр илсэн нөгөө нэг олсон бүр нүдэнд харагддгаа би бүр үе. Нүдний орд гүйцэтгэе бүр ямар амар юм бэ манайхаа. Австралийн тэр ах ингэ цусаад эхэлснээ. Ингээд гараа ингэ сөөлжилдэг булчин маань ингэ ядарсан учраас би ингэ өсөөдрөгээ бүгдээр яг ингэж ихсрээд байсан шүү дээ. Энэ үл яг үнэхээр та нар ингэж ихсэрж байгаад ингэж үз. Үнэхээр бүр яг ингэ гоё болон заяа. Тэгэнгүүт тэрийг үзэж байхдаа би бүр хөөх бас энэ гар соливдөг булчин гэж байсан юм уу? Энэ одоо яг хаана байгаад байна? Би тэр хөөх тийм булчин бас байд юм уу гэж би бүр хайж үзэж үзээд. Тэр бол бас сонирхолтой. Сүүлдээ бүгдээр л яг ингэсэн дээ. Яг ямар хэцүү дасгал гэдэг нь тэр одоо өндөр формтой засал сургуультай байдаг тамирчтай бүр ингэ цээжинд цус амдагдаад цээжинд цус амдагдах мэдрэмжтэй шүү бүр ингэ бахардаад бөөлж сүртэл зутгсан гэж ярьжсэн. Тэгээ тэр үл үнэхээр тамлалт. Австрал Япон хоёр шалгахад би энэ дээр анзаарсан ер нь Австрал ялчлаа гэж бодож байсан байхгүй гэж түү Япон ялцсан ч бүр ингэ хамгийн гол яг ингэ ерөөсөө зогсохгүй байсан байхгүй яг ингэ зогсохгүй үнэхээр мундаг. Тэнийг одоо ямар төсвөр төвчээр их юу гүү. Тэгээ энэ дээр би ингэ цайц би бол анх хэлэхдээ заа ингэ Австрал ингэ явчаасаа одоо ялчаад гарчаасаа тэгээ бусад багтаа өрсөлдөл арай илүү амар юм болов уу гэж бодож байсан ба. Тэгээд бодсон чинь сүүл рүүгээ нөө Австрал ч ингэ яалч хүчтэй байгаа даа шүү. Үнэхээр яг хүчний үед л үнэхээр хүчтэй. За Япон ялаад тэгээд үхлийн тулаанд Австрал, Монгол, Солонгос 3 орох болчих жоох шүү. Тэнгүүд яг үлдсэн 3 царийн төвчөнд оролцохгүй үлдсэн 3 оролцогчд ингээд бич бодонгууд энэ яг ингээ Австралиг хасах боломж гарч ирлээ гэж үл яг харж байгаа заяа бүр үнэхээр яг тэгж бодож байгаа. Гэтэ энэ ингээд багийн 3 ахлагч гараад иргээл амар ингээ гаргаснаа. За надад хайрцаг онгойл гэж мэгэл заяа. Хэлийг нь онгойлолт хэл тэгснэ ингээ шууд амар нэг юм гавд гин шиг юм гарч ирэл заяа. Одоо шууд үхлийн даалгавар эхэллээ. Яг одоо тэр үе гэхдээ үзэж явах надад бүр амар эссэн шүү дээ. Үзэж байгаа надад тэгэж амар санагдаж байгаа тэр одоо яг тэр үед ямар байсан бэл би бүр яг ингээд нэг тийм шиг ингээ даалгавар одоо эхэллээ мэхлээ гэдэг юм уу ингээл тэд нар чи ингээл ийш тийш хараад юу юм уу гэл ингээ бэлсэн ш тэнгүүд надад яг нэг тийм юу за одоо тийш ингээгүй урдлаарай цаг явлаа гэж хэлж байгаа юм шиг нэг тийм амар нэг тийм сандарч юм салгалан мэдрэмжтэй юу амар мэдрэмж тэгээд ингээд
дараагийн тэмцээний тайз асуулт нээж хат амар улаан гэрэл мэрэлтэй гал мал асч массан нэг тийм яг л там. Энэ тэмцээний үнээр яг тийм үнээр яг булчин бие хүч гэхээс илүү нэг тийм тамлалт. Нэг тийм нөгөө дээр үеийн 9-9 гэдэг шиг нэг тийм. Тэгээд тэр тэмцээн одоо 1.2 тонн юмыг одоо нэг хүн тим комент бичсэн байсан. 1.2 тонн тэр хүн димийг 150 тойруулна гэдэг хүн байх надад чам адуус амтан чадахгүй мэн гэж хүн комент бичсэн. Тэр үед тэгээд нэрээ арайчтэй тим хэмжээний мундаг тамирчдад хийж ийн үг хийсвэл үнээр хийсүү. Тэгээд үнээр хийсэн л ах. Тэгээд дараагийн үнээр үлээт хийсгүй. Тэгээд одоо ингүүт яг ингээд том зураг хараа ингээд монголчуудыг хүмүүс ингээд орхон баяр найзч одоо бараг солонгос хүүхнүүд орхон баяр найзыг бараг авч суух нэ суугна. Их нартэ. Энэ тийм найз ингээд нэг амар яг ингээд чимээгүй. Гэтэ ингээд одоо бусад багийнхан ингээд одоо юу гэдэг солонгосын багийн ахлагч гэдэг ингээд яаж байгаа за нүүрэн дээр нэг бүр ил сэтгэлгүйдэл нь юм. Тэгвэл Австрал Турк мөргийнх ингээд бүр ингээд гаднаа ингээд бид нар алны хядан чадна урагшаа ингээд байдаг. Тэгсэн Монгол солонгос ингээд чимээгүй таруухан. Тэгээд зарим монгол хүмүүс комментэн дээр ингээд сүх талаатай л өхөр амар гэж нэг тэнэг амгалан тэнэг минь гэсэн утгатай бичсэн байсан. Нөө чи тэрэндээ тийм тэнэгтэй гол нь биш. Чи зүгээр ингээд чимээгүй байлгаа дотроо бүр ингээд ля гэд байгаад байгаа юм шиг дотроо ингээд бодож байгаа шүү дээ. Тэр нь л яг гол нь. Тэр нь ч бас ингээд бусад улсынханд аягүй нэг тийм кул даруухан тэсний кул хүчтэй амар тэгж санагдаж байгаа. Тэгээ одоо юу гэдэг солонгос мөртлөө солонгос баг нь стил хасагдаагүй байхад миний дуртай баг Монгол гэж хэлэх хэмжээнд тийм байгаад л үнэхээр баяртай. Тэгээ би яг ингээ монгол хүн болохоор ч биш. Зүгээр л үнэхээр энэ багууд дундаас ямар гоё хүмүүс вэ? Ямар гоё баг вэ гэж бодох нь ялчгүй монгол баг байгаад байгаа байхгүй бүр үнэхээр нэг л их тийм гоё. Салбалцаад байхгүй. Гэхдээ л хүчтэй, мундаг, сайн. Yes. Одоо орхон баяр найз ч одоо бараг дэлхийн хүн боллоо тэр Instagram-аар бүр ингээд од бодлох нэ майнез Instagram бүр инфлюенсер тэгээд бусад оролцогчдод Австрал энтрийнхэн Австрал солонгос энтрийнхтэй хамт ингээд бичлэг хийж мэгээл нэвтрүүлэг энэ баг орсон байсан уу хичнээн хөөрхөн тэгээд Австралийн багийг би үнээр ялч хүчтэй баг учраас нэг өрсөлдөгч гэдэг талаас нь хараад тэгээд байсан мó тэрнээсээ би Австрал хүмүүс бол тэний хүмүүс Австрал хүмүүс ухайсан энэ гэж боддог хүн биш шүү. За тийм ээ. Тэгээд эх 7 хоногийг одоо яаж хүлээнэ? Би Тэмбэр мандтугай.